энэ Монгол улсад орж ирж байгаа энэ тоглоомнууд ерөөс ямар ч стандартгүй байдаг юм байна. Тавьдаг стандарт байхгүй, хяналт байхгүй, дуртай бүтээгдэхүүнүүд нь орж ирж байна гэдэг асуудал яригадад нэрээ тэр үед одоо анзаарсан чинь одоо ямар ч одоо стандарт байгаагүй. Тэгтэл тэр үед чинь 10 онд өөрөө дөнгөж ISO стандарт гарсан байсан. Тэнгуут л одоо эрүүл мэндийн яам дээр ажлын эсгүү томилогдоод бид нар 4 цуврал стандартыг хийсэн байна. Тэрний нэг нь энэ 0-5 настай хүүхдийн тоглоомд тавигддаг шилжих бодисуудын дээд хэмжээг тогтоосон стандарт байгаа юм л да. Ер нь энэ жоох хүүхд ч өөр амандаа хийдэг юм байна. Амандаа ягаад амилаасаа фермент ер нь хүний хамгийн түрүүн хоол залглаа одоо нэг ирж ажил 30 60 ажил гээл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэл залхахад энд полисахарид нүүрс ус одоо боловсрдог. Тийм учраас хүүхдээ шүдэг угаалга алим мэдүүлэлтэр гэд яриад байдаг. Саармагжуул орчныг pH-ийг бууруул гэж яриад байгаа чинь тэр хамгийн түрүүн боловсрол. Тэгтэл ингээд амандаа жоох хүүхд ингээд хийхээр тэнд одоо амилааса ферменттэй оролд ороод тэр тоглоомонд хэрвээ шаардлага хангаагүй будагч бодисуд байх юм бол энэ өөрөө хамгийн түрүүн зайлгагдаж цуснд орох аюултай гэдэг юм байна. Тэм учраас одоо 10 төрлийн элементүүдийг бол хатуу хэмжээдэг. Тэгээ яагаад тэгэхээр хүүхдийн тоглоомонд ингээд нөгөө анхаарлын татахын тулд тод өнгө үсгдэг. Хатгацс гар гоё гялалцсан харамгтай машин те гоё улаан өнгөтэй одоо хүүхдийн бүкл нүдэн шар өнгө байна, хромын нэгдэл ордог, хардгалгатай оксид ордог. Энэ бүдүүлүүдийг бол хатуу хяндсан байна л да. Тэгээ энийг бол бид нар гаргаж өгсөн байгаа. Ингээд тоглоом импортоор оруулж ирж байгаа хүмүүст хичээл заагаад гээл ингээд хяналтуудыг бол тавьж эхэлсэн. Дараагийн нэг цуврал стандарт нь бол гадаа тоглоомын хүүхдийн тоглоомн дээр бол гадаа байгаа тоглоомнуудад бол бас ямар шатахгүй аюул учруулахгүй ийм стандартууд бол хийж өгсөн юм цуврал стандарт байна. Тэгэхээр энэ хүүхдийн тоглоом гэдэг дээр бид нар судалгаа хийж үзсэн л дээ.